Citizen Gidrop дамт оруулж байгаа цуврал бичлүүдийн дараагийн дугаар тавтан борил. Энэ дээр яг чааг үл brain rot case нэгж. Trallallero trallallà, porco dio e porco allà. Тэр нь brain rot case байдаг гэдгийг те чи мэдхүү. Тэгж асууж басаагаа те. Мэн мэдхгүйсэн маа. Яг үндэ те тоохгүй байсан. Манай ихэвчлэн ер нь бол Gidrop дөрөөгөө энэ event case-нуудыг ер нь бол нээдэг. Event case-нуудаас солигдсон байна. Тэгээд brain rot case алга болох юм бодож чи алга болохгүй байна. Энд чинь тэр чигтээ үлдчихэж байгаа юм. Тэгээд brain rot case-нууд яг ашиг болох юм уу яа тий сонирхоод үзье. Манай бол юу гэдэг $1-ийнх нь case-нд бол нэлээд давгүй дуртай. Ягаад гэвэл одоо мань та харуулъя. Gidrop нь Counter Strike дотор байдаг case-нуудтай адил case нээдэг loot box сайт юм. Та бүхэн үнэгүй case-с эхлээд асар үнэтэй ч case нээх боломжтой байна. Өөрийн утасны скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа case bot хийж азав үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх giveaway-д оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 giveaway зарласан баг шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга болохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Одоо ингээд $5 нээхэд мань барыг $5 буцаага авчдаг юм уу? Орыг нэгээл харъя л та. Яг сая ч газгүй байлаа 3.3-тай. Ягаад би энэ кейсэнд дуртай байгаа вэ гэхээр бастай. Мэн одоо ингээд 20 задлыг $20 байгаа те. За тоот. Мэн $20-ыг $1.2 тооч. Мэн ингээд $16 депозит хийсэн тохиолдолд $20 тоочно. $16 депозит хийнгүүт 1.2 20% бонус орно. CDS промо кодыг хийвэл тэгээд энэ ороод ирнэ. Тэгээд нэмээд 50 цент чамд өгнө өгнө. Тэгээд дээрэс нь монголчууд зориулсан ер нь наадмын бидэг гээд $1 үнэгүй өгч байгаа. Ингээд $20.7 би $16 өргөөгөөтэй $20.7 болчлоо. Тэнгүүтээ би тэгээд манийхаа ингээд нөгөө нээсэн шинэ giveaway байгаа штэ. Тэр giveaway рүү ингээд ороод суглаа авчиж байгаа байхгүй. Суглагаа авангуудаа буцаагаад би бүр $2 ашигтай гарч болж. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө манай brain rot case-ийг бол $1-ийн бол ингэж амар их нээсэн. Тэр нь CDS промо кодоор орох юм бол ер нь та нарт бол зөндөө олон giveaway байгаа. 28 giveaway-сэн тэгээд хинхэн задраа тэгээд монголчууд аваад тэнгэр хөгжимд оолж ин Ганбаатар Монбаатартай MJ Lord энэ хожоод байгаа. Тэгээд Yokog Монголд мэдгүй нэг өнөөдөр задарсан giveaway барыг Монгол байвал тэгээд одоо стримээр орж ирээ бичих байна. За тэгээд яг мен та нартай харьцуулбал магадгүй юу гэдэг арай их балансаар тоглож байгаа байх. Магадгүй ч ер нь бол угаасаа ойлгомжтой л та. Тэгээд тийм тохиолдолд яах вэ гэвэл би энийг бол тэ мэдээж Jester модоор задлаа. Jester-ийн Joker мод. $173 задлаа. Тэгээд ер нь макс вин гэх юм бол би эхний хоёрыг дараагийн эдгээр нийлүүлээд унагаачих юм бол их давгүй. Тэгээд Joker модод тоглоход хамгийн гоё кейснүүд ямар кейс байдаг гэвэл энэ үнэтэй гимнүүд нь олон байдаг байхгүй. Тэгээд ингээ харахад бол энэ Joker мод нь нэлээд ашиггүй кейс байна. Одоо хоёр шиг принцтер мондгүй юм бол одоо би бол алдагдал. За нэг нь унлаа. Стил алдагдал юм биш үү? Би чинь үгүй юм байна. 173-аар манай 3 нээсэн гэдэг чинь $510 үрсэн $510-оос стил алдагдал юм байна. Тэгэхээр энэ Joker модод тоглох жоохон тохиромжгүй гэсэн. Crocodilo Bombardino мумбаха. Окей, түн сахуур $4 кейс байна. $4 кейс $20. Тэг хамгийн үнэтэй юмнууд бол гот Crambit Lore байгаа юм байна. 100,000 залхад 3 шиг байна. Магадлал үйл амар багтаа. Манай унгаас хамгийн ховор юм болонгууд 10,000 залхад 13 шиг унах боломжтой тийм юм ажилласан. Тэгэхээр энэ маш ховор хэсэг. Одоо Gabo Doppler-ийн хэмжээний юм ажилласан. Магадлал хамгийн үнэтэй юу баг магадaltaй юм бас гэвэл. Тэр нь өчигдөр стримд унгаацсан. Тэр нь унж болд юм билээ. Унж болохгүй юм бол биш үлээ. Унд юм байлээ шүү. Харин тэгвэл байгаа сте. Joker мод нэр ашигтай. За харъя л та. Ерөнхийдөө ингээд Joker модоор задлахад $685 үрэх юм байна. Эхтэн тэр энэ их давгүй Joker мод юм шиг харагдчихэ. Нэрэ.
Харъя л та. Окей. Joker мотор 20 задлж. 1 4 удаа тарна гэсэн. 2 3 Яй 4 3 тасны хэмжээний өнгө боллоо. Харин бүс 5 дарч 25-ыг. Бум. Окей, капучино балерина. Дахиад юм зараад ашигтай үгүйг харсангүй шүү дээ. За 1 2 3 4 20 задсан 37.5 4 үржиж чинь юу вэ? 15 30 30-ыг $150 юм уу? Yikes. Гэтэ яг үнийг бодоод үзвэл яг үндэ CS дотор кейс задласантай харьцуулаад үзвэл ашигтай л та. Гэтэ яг ашиггүй гэвэл ашиггүй л те. Арай дээр алдагдaltaй гэх юм. Тийм билээ. За энэ болгоо траллеро Trallallero trallallà, porco Dio e porco Allah. $62.5 тадын атсан. Буцаагаалээ. Money back. Okay, battery profit. Daga profit. Come on. Yes. The Joker модо задлахад идэл харъя. 1500. Готон 412. Ер нь Joker модтой кейс ирэх тийм олон юмтай кейсэнд бити Joker мод арч араасаа. Зөвлөхөд. Сквад энэ нөгөө хамгийн үнэтэй юм нь болонгууд хэдэх нь уулахгүй л. Энэ бол Joker мод дарахад бол үнэхээр ашиггүй кейс. Тэгээ 5 дарны чинь 2 20% л багталтаар money back ийн гэсэн үг байхгүй юу? That's so bad. Тэнийг юм шиг тэнийг дараа үтчих те. The next one. Chimpanzini bananini. Okay, $50 юм байна. Нэгийг задлахад $50, 5-ыг задлахад $250 юм байна. Facebook унтраасан. Энийг 5-ыг задлаад үгүй 4-ыг задлаад үзье. 4-ыг задлахад $1000 болно. $1000-ыг ашиг хийж чадах уу? Let's see. Chimpanzini bananini би архинд орох шиг боллоо тийм ээ. Талын алдсан. Chimpanzini bananini. Come on. Okay, I got in Gabo Doppler. That's good. За хоёр дараа архинд орчихгүй зүгээр л money back хийж байгаад бол би өөр ашигтай дуусах гэдэг. Oh, Prince Stream, I think that's good. I think. Ой, Reddit па тийм ээ үтэй юм уу? That's crazy. Энд ямар давуу хийж байгаа. Юу вэ? Би энэ кейсийг тоглохгүй юу гэсэн бэ? Brr patapim, il mio cappello è pieno di slim. Nel bosco fitto e misterioso viveva un essere. Okay, $700. That's expensive. Тэгснэ Clock Fade үрцэн маа юм байна. Clock Fade энэ кейсийн дотор нь байгаа. Би энийг ер нь Joker модоор задлууд хийдвэ. 6700. Үнэхээр Joker модоор задлж болохгүй гэсэн шүү guys. Don't do it. Зүгээр л $700-аар задлж. 700 шүү дээ. $2800 үрэхэд хэд болох нарыг. Энэ яа тэгсэг юм бэ? Харж байгаагүй үсэг юм бах ээ. Long dog гэнэ үү? Ашиг исэн. Сомхоо ашиг ичлээ. 2 хогийн утга. $300 алдагдал. Яа, мэдээ алдсан хаа. Сүүлэх. Come on. $2800 авах хэрэгтэй те. Yikes. За 3500 болгоч. 3500 зүрх дээрх бонгоо буцааж авах уу. Ашиг юм байна. I think that's ашиг. No. What the fuck? Ийм тремо fashion. Gamo Doppler Butterfly Fade авчил та би. Оо long dog. Тэгтээ long dog юм давгүй л үнтэйс юм байна.
За ингээд бууж бай. Би одоо яг үндэ хэдийг алстаа мэдэхгүй нөө. I have no idea. Би 15,000 тайс санагдаж байна. 17,000 тайс юм уу? Бас 2,500. Тэгээд ихэнх нь сүүлийн кейс дээ ш. Окей. Энтэвэлд бол тэ ийм үе байна. Одоо айтэгтэл дараагийн бишин дээр магадгүй профитлах ба. Сайж. Наас тэгээд giveaway дээр оролцоорой. За зүгээс нь дараагийн бишгийг уулзтаа түрүү баяртай. See ya.